За 23 онд ярьжсэнээс хойш бас 2 жил ч өнгөрцөн байна. Тэгээд энийг дахиад өдөр хамтараа ярьж байгаа баяртай байна. За бид нэр Москвын Хуанди гэж анх нэртэй байсан. Хэд нэртэй очих гэдэг нь календар гэж нэрлэж ирсэн. За бас гадаад байна гэдэг. Тэгээд Монголынхороо Москвын цагалбар гэж нэрлэе гэдэг. За энэ цагалбарын тухай яриа. За цагалбарыг ярихын тулд эхлээд бүгдээ нэгэн юуны тухай яриа. За нэртэй боловсролын төвөөс харгасан энийг хэлсэн төгөөр би нэг ном гаргаж байсан. За Батэршийн ном дээр насан туршийн боловсрол гэж яг юу хэлэх вэ гэдэг тийм. Энэ ном дээр хэлснээр бол тийм дэлхийг бол насан туршийн боловсролыг 3 хувааж ярьж байна. Нэгдүгээрт нь албан боловсрол, хоёрдугаарт нь албан бос боловсрол, гуравдугаарт нь амьдралын орчноос бие даан суралцах. За бид нар энэ албан боловсролыг бол нарийн зохион байгуулалтаа улсын бүртгэлтэй, батлагдсан хөтөлбөртэй гэсэн. За ийм ойлголтоор ихэд ойлгоно. За албан бос боловсрол гэдэг нь дугуулн, сэс, клуб, тэ хичээлээс гадуурх олон зүйлээр бас боловсрол авах боломжтой гэсэн. За амьдралын орчноос бие даан суралцах гэдэг бүгдээрээ хийж байна. Тэ энэ зэн байдлаар ойлгож болно. За энэ ойлголтыг бид нэр бодож байгаад нэг зураг гэж хэлсэн. За Монгол улсын үед хамгийн өндөр боловсрол олж байгаа хүний гэж бодож байгаа, төсөөлж байгаад за энэ зургийг зурчилаа. За хүн бол 24 цагтай өдөр бол адилхан. За мэдээж төрн гэж байна. Насан туршдаа гэсэн ойлголтыг гэж хэвдээ тэмдэглэлээр хийсэн. За ингэж байгаад гэж байна. За сургуулийн өмнөх одоогийн сургууль, ерөнхий боловсролын сургууль, бакалавр, магистр, доктор гэж бодоод үзэхэд за танхим гэж хэлээд байдаг тийм энэ зүйлээр ногоон өнгөөр зурсан. За олон улстай энийг бол формал гэсэн ойлголтоор ярьдаг юм байна. Өдрийнхөө албан боловсрол гэж. За энэ бол танхимдаа сурж байгаа тийм одоо цаг хугацаа гэсэн утгаар ойлгоорой. За энэ шар өнгөөр болохоор албан бус боловсрол. Нөгөө дугуулн, сэс, клуб гэдэг олон зүйлээр бас сурж болно гэсэн санаа энд жоохон өөрөөр зурсан байгаа. За үүнээс гадна энэ улаан өнгөөр бол гэж амьдралын орчноос бие даан суралцах гэдэг ийм их хэмжээний цаг хугацаа байна. Үүнийг бид нэр боловсролын нэг хэсэг гэж бодж байгаа юу гэдэг бас асуулт тавьж байгаад хариулж байгаа юм. За дараачих нь дөрөв чигээс гадна 4 дахь цаг хугацаа. За энэ амрах нойрсч гэсэн боловсрол юм байна гэдэг тийм гэж одоо энэ хүний номон дээр гардаг тийм. За энэ хүний номыг монголоор хийж байна. Бас яриад ясан тийм юу байд фэйсбүүк дээр байсан. Өөрөө хүн унтаж амарч явахдаа ч гэсэн энэ чинь боловсрол юм байна гэсэн ойлголтыг энэ дээр хийж маш сайхан тайлбарласан байдаг. За ингээд бодохоор хүн 24 цаг буюу насан туршдаа боловсрол гэдэг ойлголттой холбоотой байдаг юм байна гэж. За ингэж байгаад энэ концепцийг бүгдээрээ 3 хэмжээс төр зурах гэж хичээсэн. За саяныхаараа байгаа өөрөөр нэг өдөр гэдгээр 24 цаг. За төрсөн өмнө насан туршдаа гэдэг нь одоо энэ байна. За наашаага энэ тэглэлийг болохоор бид нар хийж байгаа. Нэг жил гэсэн ойлголтоор авсан. Өөрөөр 365 хоног гэдэг утгаараа болж байна. За энийгээ бид нар хийж байна. Одоо хэд хэдэн хэсэгт хуваасан. За энийг хуваахтаа нэгэн томьёо хэрэглэж үзлээ. За энэ томьёо маань нэг ийм томьёо гаргасан. За хичээлийн жилийг бид нар 7 хоногоор бодож хуваавал 8 дээр нэмэх нь 1 гэдэг бас 8 дээр нэмэх нь 4 удаа адилхан. Тэгээд 4 ширхэг сар байна. Өөрөөр хэлбэл энэ 4 улирал 4 сар гэсэн байдлаар энэ 52 7 хоногийн тухай ярьж байгаа гэсэн санаа. За энийг хэлж байгаа одоо тайлбарт орё. За хичээлийн шинэ жилийг бид нар за энэ ногооноор бичсэн хичээлийн шинэ жилийн танхимдах сургалт гэж байгаа. За дахиад хэлье. Хичээлийн шинэ жилийн танхимдах сургалт 10 дугаар сарын эхний ажлын өдөртөө 7 хоногийн даваа гарагаас эхэлнэ гэсэн байдлаар томьёолъё. За ингэж байгаад календараа танилцуулах гэж оролдох юм. За одоо бидний ирэх одоо 9 сар гэж ярьдаг тийм ирэх хичээлийн жил маань 25-аас 26 оны хичээлийн шинэ жил маань хэрвээ 10 дугаар сард энэ хуандагаар эхэлнэ гэвэл тийм энэ цаглбараар эхэлнэ гэвэл 10 сарын 1 бол ээж нь 3 дахь өдөр байна. За даваа гараг нь 9 сарын 29-нд эхэлж байна гэсэн санаа. За тэгвэл бидний 1-р улирал маань тийм 19 сарын 29-нд эхлээд 8-7 хоног яваад 1-7 хоног шалгалт байна гэсэн. Тэгэхээр 8 дээр нэмэх нь 1 гэдэг нь 8-7 хоног хичээл маань яваад 1-7 хоног шалгалттай байна гэсэн санаа. За гээд одоо бидний цаг хугацаагаа хуваасан байна. За энийг
дараагийн процесс хэлбэрийн дата дээр өдөр дахиад яриадах. За 1-р улирал бол хэрвээ цаг хугацаагаар ярил 25 оны 9 сарын 29-нд даваа гарагт эхлээд 11 сарын 30 буюу 11-р сарын ихэнх өдрүүд энд байгаа. За энийг бид нар юу гэж бодож байгааг танхимаас суралцсан. Хүүхдүүд маань яг танхимдаа сургууль дээрээ ирж байгаа юм. За энд биднийхээр гэж мөн 10 сарын эхний өдөр чинь багшны баяр гэж ойлголт байгаа шүү дээ. Тэгээд бид нар багшныхаа баярыг тэмдэглэчээд гэж одоо хичээлдээ орно гэсэн санаа бас давхар явна. За тэгээд идэвхтэй сургалтын олон сайн хэрэгтэй гэсэн болгоноо өдөр танхим дээрээ хөлбөр дээрээ тусгаад хичээлдээ тусгаад одоо байгаа шиг л хийнэ гэсэн санаа. За дараагийн улирал нь 2-р улирал. За 2-р улирал маань 12 сарын 1-ээс 2 сарын 1 хүртэл үргэлжлэнэ. Энэ нөгөө 8 дээр нэмэх 1 гэдгээрээ энэ бас байна гэсэн. За ингээд ихэд бид нар бас энийг улирлыг танхимаараа явуулна гэсэн. Танхимаараа. За мөн адилхан болж байгаа. Олон CDI олон зүйл төр байгаа. Олон хэрэгтэй зүйлээ бас энэ дээрээ багш маань хэрэглэж явна гэсэн. За 3-р улирал. За 3-р улирал нь болохоор өмнөхөөс ялгаатай. Өөрөөр хэлбэл 3-р улирал төлөвлөж бидэд цаг хугацаагаар бол 2 сарын 2-ноос 4 сарын 5 хүртэл. Сараар бол 2-р сар 3-р сарын ихэнх өдөр байна. За энэ үед нь бид нэлээд олон зүйлийг өмнөхөөсөө ялгаатай хийж болно гэсэн санаа. За 2 сард бол бид хийж Монгол улсаар даяараа цагаан сар болж байгаа. Энэ цагаан сар бол яг энэ 3-р улиралд тавьж байна. За 2 сарыг бүгдөө 99 он хүртэл дүрсэлсэн юг харъя л да. За энэ байж байна. Өөрөөр хэлбэл бидний цагаан сар. За энэ жилийн 2025 онд 1 сарын 29 байдлаар зурсан. Тэгэхдээ 1 сар хойшлуулаад 3 сарын 1-нд хийсэн шүү дээ. За ингээд харахад цагаан сар маань ихэвчлэн 2 сард болж байгаа. Мэдээж хөдөлдөг баяр л та. Гэхдээ 2 сартаа ихэвчлэн болж байна. Тэгээ энэ онцлогийг бүгдээрээ харгалзаж үзээд 3-р улиралдаа гэж байна. Үүнийг багтааж болъё гэсэн санаа. За энд бол танхим, дадлаг, хоссон янз бүрийн байдлаар энэ үлдэлийг зохион байгуулж байна. За Монгол улс талаас бодоход энд бол цагаан сараас гадна 3-р сард мал төлж байгаа. Тэгэхээр Монгол улсад энэ бол маш том аж ахуй болж байна. Үйл ажиллагаа хамгийн идэвхтэй зохион байгуулж байгаа юм. Яг энэ үед нь бид нар хүүхдүүдийн гэрт нь байх. Тэгээ ялангуяа 1-2 дугаар курсын хүүхдүүдээ ээж хөдөө гэрт нь байх боломж бидэд байлгаж болох уу гэсэн санаа энд тавилаад тэгвэл бид нар орчин ковидын үеэр бид нар туршиж үзсэн олон зүйлийг гэж суралцсан тэр зүйлтэй интернет гэдэг юм уу зайн гэдэг юм уу хоссон гэдэг олон ойлголтоор энэ болгон хийх боломж байна гэсэн санаа. За тэгвэл хүүхдүүд маань 1-2 дугаар курсын хүүхдүүдэд бид нар хийж байгаа бол гэрт нь байлгаад одоо суралцах боломжийг хийж болно гэж үзвэл 2-3 дугаар курсүүдээ хийж энэ үед дадлагуудыг хийж болно гэсэн. Өөрөөр хэлбэл Монгол улс талаас 4-р сард газар хэсэг дулаах гэж байна. Тэгэхэд 3-р сар 2-р сард маань хийж техник юундээ бүгд засж байгаа үе. Одоо барилгын салбар ч гэсэн хийж байна. Яг энэ үед хийж байна. Бүх техникээ засж байгаа. Уул уурхайн салбар бүх техник юунуудыг засж байгаас за өөр хөдөө аж ахуйн бол бүх юмаа бэлдэж байгаа. Яг энэ үед нь хийж байна. Одоо манай сургууль маань дадлаг, үйлдвэрийн дадлаг гэдэг ойлголттой бид хийх боломжууд энд байна гэсэн санаа. За тэгэхээр үл танхим бусаар олон зүйлийг хийж болно. За энэ үед нь мэдээж хийж багш нарын хувьд эрдэм шинжилгээний хурал, инновацийн хурал, хөтөлбөр, багшийн хөгжил, эрүүл мэндийн мөн ээж хөтөлбөр сайжруулах юм олон зүйлийг хийгээд авах боломжууд энд байх боломжтой. Дуурлаг спортын арга хэмжээ гэх юм уу За энэ зүйлүүд байна. За энэ улирлыг бид нар маш оромжтой сайхнаар нь хийх боломжтой гэж харж байгаа. За энэ хэлсэн байдлаар ихэдээ зохион байгуулна гэж ойлгох нь шүү дээ. За дараагийн улирал нь 4-р улирал. За 4-р улирлын хувьд ингээ аваад үзэхэд 4 сарын 6-наас 6 сарын 7 хүртэл 8 дээр нэмэх нэг үе 8-7 хоног хичээлээр 1-7 хоног шавтаа авах боломж байна. Хэрвээ сараар яриуд энэ болж 4-5 дугаар сарын ихэнх өдрүүд байна. За энэ нэгэн танхимаараа байгаа учраас 1-2 дугаар одоо улиралтайгаа адилхан ойролцоо энийг зохион байгуулж болно. За энэ хэсгийг бүгдээр дүгнчи. Өөрөөр хэлбэл бид нар 10 сарын ихээр хичээлээ эхэлсэн боловч
Тэ энэ 8-7 хоног 1-7 хоног шалгалтай. Энэ 8-7 хоног шалгалтай буюу одоо бидний байгаа 16-7 хоног 2-7 хоногийн шалгалт бол хэвэндэл байна гэсэн. Үүнийг 2 хуваацсан байна гэсэн. Эхлийн цэгнтэй их хугацаанд ялгаатай боловч үндэ энэ 16-7 хоног одоохондоо байна гэсэн. Одоогоор адилхан байна гэсэн санаа. Өөрөөр хэлбэл бид энийг хийж явахдаа бол энэ нэг бол одоо байгаа системийг тэгж их эвдмээргүй байна. Тэ 16-7 хоног гэдэг ойлголтоо хийж байна. Түүнийг зүгээр 2 хуваачаад хичээлийн болон хөтөлбөрийнхээ яаж ялгааг энэ төр оптимизац онцлогийг явбал бид бас боломж байна гэсэн. За эхний бидний одоо ярьдаг намрын гэж байгаа зүйл нь энд бараг хэмнэлээ гэсэн санаа. За дараагийн бол хаврын гэдэг 16-7 хоногийн зүйлээ бас 2 хуваацсан байгаа. Энэ үед нь хийж бид нар бол бас хийж 16-7 хоногийн хичээл сургалт маань байна. За 3 дугаар үлрэг дээр нэлээд олон биднийхээр liberal art гэж хэлдэг олон хичээлүүдийг гэж ингээд одоо зохиомжлох боломж байна. Тэгэхээр энэ чиглэлийн багш нартайгаа бид нэж олон хилцүүлэг те ярилцлага хийж энийг сайхнаар хийж болно гэж бодож байна. За энэ жилийн хувьд цагаан сарыг гэдэг бүгдээрээ хоногаараа харуул те 2 сарын 17 болох нь. Тэгэхээр энэ тэгээ 3 дугаар 7 хоног гэж хэлээд байгаа энэ 7 хоног нь мэдээ цагаан сарын улс орон даяараа амрах байх л та. Тэгвэл бид нар чинь оюутныхаа амралт, багш нарын амралтыг гэж яг энэ өмнөх 7 хоногийн ч гэсэн гэж амралтын болгоод хуурж болно. Өөрөөр зуныхаа тэгээ 48 хоног амарна гэдэг зүйл дээрээ 7 хоногийн нэг энэ дээрээ бид нар чинь бас зохион байгуулах бас боломжууд бас гаргаж иж болно гэсэн санаа. За ингээд дараачихаа юу л оръё. За ингээд 4 үйлрэл маань одоо байгаа системээр 4 хуваалцсан. Тэгээ онцлоо хийгээд болчихно гэж үзвэл одоо бид сарууд үлдчихэж байгаа. Бид нар 6, 7, 8, 9 сар ойлголт байна. За 6 сар бол юу болж байна гэхээр бид нар бүх хичээлээ дуусгацсан. Одоо юу те. За тэгэхээр 6 сард бид нар багш нар маань энэ бүтээлч хүмүүсийн наадмаа хийж байгаа. Бүтээлч хүмүүсийн наадмаа. Өөрөөр хэлбэл бид нар бүтэн жил хийсэн зүйлээ дэлгэд тавьж байгаад өдөрөө хийж байна. Одоо наадам хийе. Инновацийн үзэсгэлэн одоо бид 5 сарын дундуур хийж байгаа шүү. Инновацийн 7 хоног олон зүйлээ хийж, эрдэм шинэ хуурал олон зүйлээ хийж сургалтаа давхцуулж хийж байгаа. Одоо өдөрөө хийж сургалтаа дуусгасан учраас энийг үдэж байна. Тэ? 6 сартаа өргөн дэлгэр хийх боломжтой гэсэн. Янз бүрийн олимпиад, мэргэжлийн сурчлагаа, тэ ажил зурчлах өдөрлөг, диплом хамгаалалт, оюуны өмчийн дамжуулалт, тэ шилжүүлэлт гэдэг юм, багшийн хөгжлийн сургалт, тэ техникийн нэгдсэн тайлан, тэ янз бүрийн зүйлээ бид нар хийж байна. Эрчлийн төлөвийг хүртэл ярих бид нар цаг хугацаа энд бол байна гэсэн санаа. За энэ бол бидний хэрэж байна. Одоо бүтнээрээ сургууль маань төлөвлөх юм зүйл хийж болно гэсэн санаа. За 7 сард маань болохоор энэ бол гэж Монголоор бол энэ Монгол наадам. Тэгээ энэ ч гэсэн биднийхээр боловсрал. Өөрөөр насан туршийн боловсрал гэдэг ойлголтод амьдралын орчноос сурснаа гэдэг нь өөрөө боловсрал гэж үзэж байгаа учраас бид нар энэ зуны амралт гэдэг бол өөрөө гэж хамгийн сайхан боловсрал авах тэр цаг хугацаа гэж байна. Тэгвэл энэ эрүүл мэндийн боловсрал, ад жаргалын боловсрал, тэ сайн дурын чөлөө төлөвлөлтөд тийм боловсролууд хийж болно, тэ олон сайхан зүйлийг энд хийж болно гэсэн санаа. Аялал жуулчлал, цагийн болон удирдлагын ажлууд олон зүйлийг энд бас зохион байгуулах боломжтой. За энэ зүйлээ за түрүүчийн ярьснараа энэ бидрэж магадгүй 6 сарын сүүлчээрээ эрдэм шинжилгээний хурал инновацийн хурлыг хийдэг гэж бодвол энэ гадаа сайхан тулаахан болцсон мод зүтгэн ногоорцсон сайхан байх үе шүү дээ. Шороо шуурахгүй те. За яг энэ үед нь бид нар гаднаас зочин гिचтэй те багш нараа уурж эрдэм шинжилгээний хурал олон зүйлд оролцуулаад цаашаа 7 сарда энэ хүмүүсээ жуулчин болгож хуурах бас боломж байж болох ч юм уу те. Гээл болвол гэж бид нар маш олон зүйлийг бид нар бодож болно. За 8 сар бол гэж бид нар бол үйлдвэрийн дадлага хийх юм уу те бас энэ зуны амралтаа өргөжлүүлээд явах боломж бас байгаа. За тэгээд ерөнхийдөө 7 сартаа ойролцоо явна гэж бас бодож байна. За сүүлийн сараа өдөр ярив. За энэ бол гэж 9 сар. За 9 сар бол гэж за бидний одоо оюутан байх үеэр бол энэ эх орны алтан нам гэсэн ойлголт байна те. За Монгол улсын хувьд бодвол гэж одоо энэ ургац хураалт, тариа хураалт, тэ хүнсийн ногоо хураалт, өвс хадлан хичээл бэлдэх маш олон зүйлүүд маань 9 сартаа урагдаж хийгдэж байгаа. Тэгэхээр бидний хувьд энийг хийж явах үед ингэж бодож байсан л да. Монголын боловсролын цаг хугацаа нь эдийн засаг нийгмийн эсрэг ажиллаад байна. Энийг дэмжиж ажиллахгүй. Тэ сөрж ажиллаад байна гэсэн. Өөрөөр хэлбэл хөдөө орон нутагт байгаа олон хүмүүстэй хот руу ээж бүгд ажиллаж байгаа.
8 сарын дундуур татчихж шít. Хотын төвчл мөвчл олон зүйлүүд гэж энд явуулж байна. Тэгэхээр бүгдээрээ энэ зүйлийг гэж өөрийнхөө онцлог тааруулсан байдлаар энэ юунууд хийж болно гэсэн. За энэ дөө бид нар зөвхөн ураг зураад намрын тариа будаа хатан хичээлээс гадна энэ 9 сар бол гэж энэ багш нарын одоо хичээлд бэлтгэх сар гэсэн утгаар өөрөөр хэлбэл багшийн хөгжил, хичээлийн хөгжил, хөтөлбөрийн хөгжил, ажил бүтэн жилийн хийх ажлын төлгөө өдрөө багш нар маань 9 сарда энийг хийгээд явж байна. Яагаад гэвэл танхимын сургалт маань 10 сарын ихээр эхлэх гэдэг шүү дээ, тий. Тэгэхээр бид бүтэн 1 сар энэ зүйлдээ хамгийн бүтээлчээр сайхан хийх болно. За энийг энэ зүйл дээр харуул. За хичээлийн жил маань энэ байсан бол 9 сар маань биднийхээр бэлтгэх сар болох юм шүү. Тэгвэл энэ зүйлийг бид нар хийж байна. Энэ цаг хугацааг хамгийн зөвөр нь сайн хийж чадвал бид нар хийж байна. Шүтээсээ үед тэг бүх юм нэмэх хэрэгтэй. Одоо бол яаж нэгвэл багш баг шууд зуны амралтаас ирээд шууд хичээлээ зааж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр бид нар бол хийж нэгвэл бүтэн сар олон зүйлээ ярилцаж, бэлтгэж, тий танхимдаа хичээлийг явуулахад бүх юм бэлдэж авсан санаа. Зарим багш нар маань магадгүй оюутан залуусаа намрын ажил янзын зүйлд нь оролцуулахад нь тий хамтарч дэмжиж оролцуулах боломжтой. Оюутны хөгжлийн төвүүд маань бас энийг дэмжиж ажиллах тухай сайн дурын олон сайхан зүйлүүдийг хийх боломжтой. За энэ дээр бид нар бас бичижсэн байна. Өөрөөр хэлбэл гэж мартагдашгүй намар гэсэн сайн дурын үйл ажиллагаа явуулдаг их сургууль оюутны ажил орж засгийн цалбарыг хамтарч ажиллах бид нар олон боломжуудыг энэ 9 сарда бид зохион байгуулах боломжууд бидэнд нэгнэ. Өөрийнхөө амьдралаар бодоход тэр сасисэн байсан байна л да. Бид нар гэж ерөөсөө 5 жил сурж байхдаа 5 жил гэж намрын ажилд явж байсан. Энэ үед л хамгийн сайхан дурсамжууд бид хүмүүс итгэлцэж байна, нөхөрлөж байна, хамтарч байна. Энэ зүйл одоо ч гэсэн ирээд тусгаж хамгийн сайхан. Тэгвэл бидний энэ шүтээс ирсэн оюут маань яг энэ хамгийн сайхан дурсамжаа бүтээдэг тэр зүйл маань байгаасаа оюутан цагийн хамгийн сайхан дурсамжтай үе. Тэр би одоо бол бас арай өөрөөр байгааг бид нар анзаарч байгаа болов. За ерөнхийдөө бид нар энэ ойлголтыг ингээд нэгтгэхэд одоо дүгнүүл бидэрт нэг иймэрхүү дүгнэлт хийсэн. За энэ ногооноор бичсэн байгаа. За ингэж харуулдаг. За бид нар боловсролын цаглбарыг зөв сайн хийснээрээ чанартай сайн мэдлэг, өндөр ур чадвар, ёс зүйд хандлага бүхий эрхчлөө дээдсэн сэтгэл хүмүүнийг төлөвшүүлэх тухай ойлголт энд хийх хэрэгтэй байна. Хүн гэдэг талаас нь бодох хэрэгтэй байна. Тэрнээс зүгээр нэгэн танхим суудаг, оюутан төлбөрөө төлдөг оюутан гэдэг утгаар биш. Энэ бидний бүтэн хүн бүтээгч, Монголын бүтэн иргэнийг бүтээгч гэсэн санаагаар. За хоёрдугаарт нь Монголын боловсролын цаг хугацааг байгаль, цаг уур, үндэсний өв соёл, уламжлал, амьдралын хэв шинж ахуйд нь нийцүүлцгээе гэсэн санаа энд явагдана. За гуравдугаарт нь дижитал технологийн боломжийг ховсгай самбаа сүүцэлээр дэлгэрүүлэн ач тусыг ухаалгаар тэтгэн өөрөмсөг болгож хөгжүүлэх. Одоо олон хиймэл оюухан юмсын интернет ороод тэгээд олон зүйлүүд одоо цаашдаа технологиуд болж орж ирэх гэдэг зарим хэмжээд эхэлчихлээ. Энийг бидний чинь өөртөө хэрэгтэйгээр ашигтайгаар бас боловсролын салбартаа хэрэгж хэрэгтэй байна гэсэн. За ингээд эцэст нь Монголын боловсролын тооцоог үнд суурийг төвшөлтгөн батгаж төвлөрүүлэх зорилгоор энэ зүйл бүтээгдлээ гэсэн ийм тайлбарыг дуусгая да. За анхаарал тавьсанд баярлалаа.